Тайхтай бодлоо магадгүй юм шиг л. За 91-р болгон дээр болохоор зүгээр шууд ингэчээ. OP-гийн AB гэсэн вектор илэрхийлж байгаа байхгүй. За OP гэдэг вектор бол шүү дээ. OP гэдэг вектор бол OA дээр AP-г нэмэлттэй тэнцүү байна. OP вектор бол OA дээр нэмэх нь AP. За тэгээ аюу амарх юм байна уу? За OA гэдэг чинь өөрөөс цаанаас A гэдэг утсан бооч тийм үү? A вектор гэдэг утсан байна. За энэ дээр нэмэх нь AP. AP. За AP-гээ юу юм заяа? Ингээ. За MC-г бол яг дунд цэг нь байгаа гэж байна. Яг доотлолт нь NC гэдэг. Тэгээд ингээд татах юм бол мэдээж OM бол CN-тэйгээ параллел байна. Параллел байна. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр за энэ цэгийг нь одоо Q гэдэг тэмдэглэж Q гэдэг тэмдэглэж. Тэгвэл уралжин AMP гэдэг нь уралжин ACQ-тэй төсөөтэй. Төсөөтэй байхаас гадна шүү дээ. Юу процент теоремоч тэр AP-гийн уртыг x гэх юм бол PQ-гийн урт x байж таар. Яг л энэ хоёр нь ордог тэнцүү байгаа учраас. За дахиад нөгөө талд нь нөгөө талын өнцөг дээр ярил энэ өнцөг дээр. Тэгэнгүүт яах вэ гэхээр энэ хоёр тэнцүү байгаа учраас энэ хоёр тэнцүү байгаа учраас энэ хоёр тэнцүү байж таар. Энд нь x бол нөгөө талд нь бас x байна. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр энийг цааш нь хөгжүүллээ шүү. За A векторууд байдаг байж байгаа. AP гэдэг нь болохоор AB векторыг хуваах нь 3 гэсэн үг л. AB гэсэн векторыг хуваах нь 3. За одоо бүгд бол энд нэг дахиад нэг хичээ. AP дээр OA дээр AB-г нэмэх юм бол юу болох вэ? OA дээр AB-г нэмэх юм бол OB вектор орно тийм үү? 3-4 гэсээр. Эндээс AB гэдэг бол юу болох вэ гэхээр OB-гээс хасах нь OA гэсэн үг. Энэ нь бол цаанаас B гэдэг утсан байгаа. Энэ цаанаас A гэдэг утсан байгаа. Тэгэхээр энэ бол B-гээс хасах нь A вектор юм байна. За энэ улсын юм аашууд энд нь орлуулчихна. Тэгэхээр юу болж байна? A дээр нэмэх нь B-г хуваах нь 3, хасах нь A-г хуваах нь 3 гэсэн үг. За энийг тэгж хааш нь нэмэгдэхийг үчих юм бол харин гадна тий AB-г илэрхийлжлээ гэсэн үг. За юу яах учраас хариуг нь бүр гаргавчичээ дөө. Энэ хоёр төсөөтэй шүд учраас нэмэгдэгдээд юу болох вэ? 3-ны 2 А болох юм байна. Нэмэх нь 3-ны B вектор гэсэн үг. За ингэ нэг OP чи явсаргууд юм гадаглаа шүү дээ. За ингэж л болсон. 93. ABCD тэгшинцэд хэлбэртэй цөөрмийн D цэгээс завтай хүн. D цэгтэн завтай хүн байсан гинэ. Завчин B цэгт очих гэж байгаа. Зав хороо километрт 1 цаг 4 км явдаг. Завнасаа буугаад халах юм бол 5 км цаг явдаг алхдаг. За тэгээд 3 тэнцүү. А тэгээд 5.
хамгийн бага хугацаа зарцуулбэ гэж. За зүгээр шууд ингэж эхлээд ингээ бодоод үзье. Юу нэг уламжлалын хичээл дээр зөндөө өгнө боцсон доо. Шууд ингээд дагаад алхах юм бол нийтдээ 8 км явна. Бүгд шууд шорон замаар болтгүй шууд алхаад явбал гэсэн үг те 8 км явна. Тэгээ цаг 5 км цагийн урттай явдаг юм чинь 1.6 цаг зарцуулна гэсэн үг. Тэгвэл шууд ингээд яваад үзье. Ингээд явбал яах юм бол гөрөлх юм шууд заваараа шууд ингээд явах юм бол Pythagorean theorem-оор энэ чинь ямар хоттой болох вэ? Язгуур дор 5-ын квадрат 25 нэмэх нь 3 биш ээ 3-ын квадрат 9. Тэгэхээр энэ бол язгуур дор 34 км байгаа гэсэн үг. Тэгээ тэрнийг хуваах нь заваар явах юм бол 4 км цагийн урттай явдаг гэж. За ийм болно. За би зөв ойролцоогоор тооцох юм бол шүү дээ. 34-өөс язгуур гаргахаар 5.8 болд юм байна. Тэрнийг нь 4-т хуваачаар 145 цаг. Заваар явсан бол илүү хурдан юм байна тий алхаж явснаас илүү хурдан юм байна. Тэгвэл тэрнээс богинохон байх боломж бас байгаа аахгүй. Тэрнээс хурдан байх боломж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за ийшээ ингэж заваар яваад эндээс алхуул яах вэ гэсэн юм боломж байна. Энэ 4 км шүү 4 км цаг заваар явж байгаа хурдан 4 км цаг гэсэн. За одоо яг энэ зарцуулахны тухайг хаагаад үзье. За мэдээж хэрэг энэ урт бол юу болох вэ гэхээр язгуур дор x квадрат дээр нэмэх нь 9 байж таа. Язгуур дор x квадрат дээр нэмэх нь 9. За энийг туул хугацаа нь болохоор 4 км цагийн урттай юм чинь ийм хугацаа зарцуулна. Энэ дээр m-с b-ийн хооронд 5-аас хасах нь x км байгаа. 5-аас хасах нь x км-ийг бид нэр 5 км цагийн уртаар туулна. За тэгээ энэ хугацаа гэдэг бол хугацааны функц t гэдэг нь хэлж байна. Энэ бол x-ээс хамаарсан нэг юм функц болж байгаа байхгүй юу? Энэ функцийн хамгийн бага утгыг болох хэрэгтэй. За мэдээж ер нь бол x гэдэг маань хамгийн багадаа тэг байна, хамгийн ихтэй 5 байна. Тэг байна гэдэг үл энийг илэрхийлж байгаа тийм. Дандаа шорон зам авч байгаа. 5 байна гэдэг үг шууд энийг илэрхийлж байгаа. За тэгээд энэ завсар дээр хамгийн их болон хамгийн бага утгыг болно. За мэдээж гэхийн тулд мэдээж уламжлалаа аавна. За 4-ийн 1-ийг нь урталт нь өччихье. За энэ чинь x квадрат дээр нэмэх нь 9-ийн 2-ны 1 зэрэг 2-ны 1 зэрэгс уламжлахаар 2-ны 1 урталтаа бууж ирээд 2-ны 1-ээс 1-ийг хасчаар хасах 2-ны 1 болно. Ийм болно гэсэн. За тэгмээд давхар функцийн уламжлал 2x-ээр үржүүлнэ. За нэмэх нь за энийг болохоор уламжлах бол амархан болгохын тулд ингэ өччих. 1-ээс хасах нь x-ийг хуваах нь 5 өччих. Энэ ч хоорондоо адилхан шүү тийм үү? Одоо нэгийн уламжлалт тэг болно. Тэрнийх нь уламжлал хасах гэмтээ 5-ны 1 болно. За энэ уламжлалыг тэгтээ тэнцвүүлэх хэрэгтэй. За энэ үрж байгаа хоёрыг энтэй хураачиж болж байна. За тэгэхээр нэг эмгэгтэйг нэг жоохон цэгцтэй өччих юм бол тэр эмгэгтэй байх шүү. Ингээд rx болоод хасах нь 5-ны 1 тэнцвүүдэг. За нэшлэлийг бодлоо ерхий өрөг нь 5x-ээс хасах нь 4-ийг үржих нь язгуур дор x квадрат дээр нэмэх нь 9. Тэгээ хуваах нь 4-ийг үржих нь x квадрат дээр нэмэх нь 9 тэнцвүүдэг болно. За мэдээж аппарат тэмдэгтэй тэнцвүү байх хэрэгтэй, тэнцвүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол юу болно гэсэн үг? 4-ийг үржих нь язгуур дор x квадрат дээр нэмэх нь 9. 5x-тэй тэнцвүүж гарч ирнэ. За 5x нь тэгээс их тоочроос шууд 2-ыг квадрат зэрэгшүүлж болно. 16-г үржих нь x квадрат дээр нэмэх нь 9. Тэнцүү 25x-ийн квадрат. За эндээс 16x квадрат гэж байна. Тэрийг аргач нь оруулаад хасчих юм бол 16-г зүүн гарталтаа бол энэ үлдэнэ.
Нэг нь өрөвцөн үржүүрнэлт. Нэг нь өрөвцөн үржүүрийн хойш нь удаахлахаар 95x квадратаас 16x квадрат хэлцээр 9x квадрат болно. За 9-үүд нь урагд x тэнцүү юу болох вэ? Нэмэх хэсэг 4 гэж гарч ирнэ. За мэдээж бидний бодож байгаа мөч болохоор тэгээс 4-ийн хооронд дуудаж байгаа учраас x тэнцүү 4 гэж аавна. За 4-ийг ингээд тоончлон дээр тэмдэглэж 4. За энд бол тэг байгаа, энд бол 5 байгаа. Эндээс ямар нэгэн тоо авахад уламжлалтаа орлох гэх юм бол манай уламжлалт маань хаана байгаа вэ? Энэ үү те. За энэ ч байна. За жишээлбэл нэгийг орлуулчих юм бол эндээс болж байгаа хгүй. За эндээс нэг тоо авах юм бол нэмэх болох нь ойлгомжтой. Ер нь л. За тэгээ функц ингэж буурна, ингэж өснө. Тэгээ x нь 4-тэй тэнцвүүд хамгийн бага тоо авна гэсэн үг юм байна. Энэ бол минимум эцэг. За тэгээд x нь 4-тэй тэнцвүү авахд хамгийн бага тоо авна. Бидний болохоор бодлогон дээр хамгийн бага нийт зарцуулсан хугацаа хамгийн бага хэд байх вэ гэж хугацааг нь олох хэрэгтэй тийм үү? Хугацааг нь олохын тулд энэ олсон 4 дэх тоогоо энэ хугацааныхаа функцэд нь орлуулж, хугацааны функц нь байна. Энд орлуулж өөрөлдөх юм бол T4-ийг болно гэсэн үг юм байна шүү дээ. За 4-ийн квадрат 9-ийн квадратыг нэмэхээр 25. Я 100-аас ингэж гарч ирээд нэмэх нь чинь 5-ны 1 бол. За ингээд бодох юм бол 20-ны хэд болж байна вэ? 29 бол. Нэг бүхэл за би бодоод 29-ыг хуваах нь 20 гингүүд юу вэ? Буруучлаа шүү дээ. 29-ыг хуваах нь 20 гингүүд 1.45 гэж гарч ирдэг юм. Эсвэл 1.45 гэж гарч байгаа. Энэ чинь ойролцоогоор 1.45 байсан шүү дээ. Чин дөрвөөс ядуур гаргаад хуваах нь 4 гингүүд ийм болчих. Чин 8 ийм болд юм байна. Энэ болохоор яг 145 би нууц зарцуулна гэсэн үг нь шүү дээ. Энээсээ бага л юм байна. За ер нь бол хамгийн бага утга нь яг 145 гэж гарч ирнэ. За тэгээ нэг ойлгоорой заяа. За одоо 94 бодъё. Гой сая 92 дугаар болгоогоор орхичлоо. 92-ыг орхичлоо. 92 наан л энэ доор ирсэн шүү дээ. За 92 энд дутчих. За ийм парабол ийм шлюмтэй яг 2 цэгээр огтлцдог байх энэ маш амарх юм байна тий. Яг 2 цэгээр огтлцсноо. Ер нь огтлцны цэгийг яаж болох вэ? Тэнцвүүлж чинь тийм үү? X дээр нэмэх нь 1. За энийг урагшны болоод хасах нь AX хасах нь 1 тэнцвүүтэй гэж өчвөл. За 2 цэгээр огтлцсноо гэдэг бол энэ тэгтэл 2 шидтэй байна л гэсэн үг тийм үү? X1 X2 гэсэн 2 шидтэй. Шургуулснаа гэх юм бол 1 шидтэй байна. Юус огтлцохгүй шургуулцахгүй байна гэдэг нь шийдвэр байна л гэсэн үг. За тэгээ 2 шидтэй огтлц. Яг 2 цэгээр огтлцдог байна гэдэг чинь үгс үглэр. Дискриминант нь яах вэ гэсэн үг. Тэгээс ирэх байх гэсэн үг. За манайхаар бол дискриминант гэдэг бол хасах А-гийн квадрат хасах нь 4-ийг үржих нь А, үржих нь хасах 1. Энэ тэгээс ирэх байх шүү дээ. За задлаад очих юм бол урталтай А квадрат бол нэмэх нь 4А тэгээс их байх гэсэн үг тийм байна. За нэг А-г нь хаалтнаас гарч байгаа интервалаар гараад чинь. Хасах 4 тэг. Энд нэмэх байна. Энд хасах байна. Энд нэмэх байна. За тэгээс гэж байгаа учраас нэмэх засварууд нь манай болгон шийд болно тийм үү? За өөрөөр хэлбэл буцаагаад хэлэх юм бол хэрвээ шаар бодогдсон засвар дээр А-г нь өсөж явах юм бол ийм байна. Ийм байна гэдэг чинь ийм байна. Ийм байна гэдэг чинь ийм байна. Өөрөөр хэлэх юм бол дискриминант нь тэгээс их байна. Дискриминант нь тэгээс байгаа учраас эндээс 2 шийд гарч ирнэ. Эндээс 2 шийд гарч ирнэ гэдэг бол энэ төсөл энэ хоёр график нь зөв огтлцсон л гэсэн үг тийм.
Тэрээр л юм. За. Тэр нэг ихтэй сайхан байна. Тэгээд сүлт юм. Б нь болохоор 4 язгуурдаар 2. Өнцөг АБ энэ 45 градус гэж 45 градус. ЕБД энэ болохоор 30 градус гэж. Тэгээд BC CD хоёр тэнцүү гэж. Хавцгийн талбайг болгоно. Тийм үү. За яг ингэж болох юм байна. Да чотот. Энд 100 байгаа. За ер нь бол бидний зорилго болохоор ингэн заяа. А, Б, Д, Е-гийн талбайг олоод бас Б, С, Д-гийн талбайг олоод хооронд нэмнэ. За яаж утах вэ? Зүг. За ингэж заяа. Энийг төр зөр x гэж заяа. А, Е-гийн уртыг x гэж. Тэгээд А, Б, Е гэдэг гурвалжин энэ тойрог тогтоод тийм үү? Том тойрог тогтож байна. Тэгэхээр синусийн теоремсоор юу болох вэ гэхээр x-ийг хуваах нь синус 45 градус гэдэг бол 2 r-тэй тэнцүү байх хэрэгтэй. За эндээс өөрөлдөх юм бол x гэдэг бол 2 r-ийг үржих нь синус 45 гэсэн үг. За 2-ыг үржих нь r нь 4 гэж өгсөн байгаа. Тэгээ синус 45 гэдэг бол 2-ны язгуурдаар 2-тэй тэнцүү. Тэгэхээр энэ хоёрын хоорондоо хорогдонгууд 4 язгуурдаар 2 гэж байна. За зүгтээ энд юу болов? 4 язгуурдаар 2 гэж байна. За энэ хоёр тэнцүү болж таарлаа. Энэ хоёр тэнцүү бол чинь дээр 45 градус болж таарна. Энэ дээр 45 градус байгаа бол энд нь 90 градус болж таарна. Эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр энэ бол энд 90 градус тэнцүү байгаа чинь BE гэдэг нь бол диаметр болж таарч байна гэсэн үг. Диаметр. За одоо биднээс юу хэрэгтэй вэ? Диаметр. За диаметр учраас бид нэр шууд энийг олж чадна. BE-гийн уртыг олж чадна. BE-гийн урт нь хэд вэ? Язгуурын дор 4 язгуурдаар 2-ын квадрат чинь 32. Нөгөө талд нь дахиад 32. Ингэхээр 8. За BE-гийн урт нь 8 гэдээ болчихлоо. За BE чинь дахиад юу гэсэн шүү би юу гэж хэллээ? BE чинь диаметр. Диаметр учраас энэ дээр дахиад 90 градус байгаа. Диаметр тулсан бүх өнцгүүд 90 градус гэдэг байна тийм үү? Энэ дээр 90 градус байгаа. За энд 90 градус байгаа ч тэгэхээр энэ дээр 4 болж таарна. Энэ дээр нь болохоор 4 язгуурдаар хэд байж таарна? 3 байж таарна. Тэгээд энэ Пифагорын теорем бичээд B-дэг уртыг амархаа олчихно. За эндээс бид нэр энэний талбай хэд вэ? За нэг S1 гэж энэний S2 гэж. S1-ийн талбай болохоор S1-ийн талбай болохоор юу вэ? Энэ хоёрыг үржүүлээд 2 дуу 16. Тэгээд нэмэх нь нөгөө талд нь болохоор энэ хоёрыг үржүүлээд 2 дуу. Тэгэхээр чинь 8 язгуурдаар 3. Өөрөөр хэлбэл энэ бол S A B D E. Энэ дөрвөн зэгтэй талбай болчихлоо шүү дээ. За одоо бид нэг жижигхэн гурван талбай болох хэрэгтэй. За жижигхэн гурван талбайг болохын тулд яах вэ гэхээр За ямар ч BD-гийн уртыг мэдж байгаа. Тэгэхээр BD-гийн уртыг энэ доо өндрөөр нь үржүүлээд 2 тоо тийм үү? За BD чинь болохоор 4 язгуурдаар 3 гэдээ олцсон байна. Одоо тэр өндрийг олох хэрэгтэй. За өндрийг олохын тулд надад нэг ийм санаа байна. Ямар санаа байна вэ гэхээр энэ үнц хэдэн градус вэ? Энд 30 чинь 60 градус байж таа.
За тэгээд тойрогт багтсан дөрвөн цэгтийн эсрэг орших өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг тийм. Энэ дөрвөн цэгтийг зурх юм бол юу гэсэн үг вэ? Энэ өнцг нь 120 градус болчих жоох байхгүй 120. Энэ 120 юм бол энэ өнцг нь хэд вэ? 30. 30 болно гэсэн. За тэгээд ойлгомжтой боллоо шүү дээ. Тэр хоёр яагаад 30 хэлэвтэй? Найдлаж үзсэн шүү дээ. Энд нь 120-ыг сая олцдоос тийм үү 120. 180-аас 120-аас 2 туухаар 30 гэж орж ирж шүү дээ тийм үү? Тийм Ойлгомжтой юу? ойлгомжтой. За тэгвэл тэр ааш гэдэг чинь заяа. Аашиг хуваах нь за яг энэ хагас чинь болохоор энэ хагас чинь болохоор 2 ядгуудаар 3 боо шүү дээ. Эсрэг орших катыг насан катаар цуусаар цаар тангас 30 градустай зурх ёстой. Тангас 30 градус гэдэг нь өөрөө юу гэхээр нэгийг хуваахны ядгуудаар 3 байх ёстой. Эндээс ааш гэдэг бол 2 градус юм байна. За тэгээд эндээ орлуулчих. Эндээ 2 гэдээ орлуулж нь 2-ны дэгээр авчих юм байна. Тэр өгчээд адил ажид хурцны өндөр гэдгийг мэдхгүй байгаа шүү дээ. C2 уус шүү. Өг нь болох юм чи өндөрийг татсан гэсэн үг шүү дээ. Ер нь бол өгүүлбэр дээр чинь тэр юу нь бол ерөөсөө өгдөг байгаа шүү дээ. Тэр нэг энэ дураас ч ерөөс За тэгээд ойлгоо заяа. За энэ бол өндөр шүү заа. Өндөр байж таарна. Тэр нь бол папаг нь болох юм чинь бид цөөрэ өндөрөөр нь үржүүлнэ шүү дээ. Тэг өндөр учраас 90 градус гэж шууд энд нь бирном тавьчих болно гэсэн. За энийг цааш нь үргэлжлүүлэх юм бол юу болж байна вэ гэхээр 16 дээр нэмэх нь 8 язгуур дор 3. Нэмэх нь тэр хоёр нуруудад 4 язгуур дор 3. Ингээ 16 дээр нэмэх нь 12 язгуур дор 3 гэсэн үг байна. За би алдсан байж магадгүй учраас та нар өөртөө захиас сайн шалгаарай заяа. За зүрхлэж байгаа. За 95 дугаар бодлого. За энэ үлэмжтэй К-гаас хамаарат зүгээр парабол байгаа тийм. Тэг шаарсан парабол. За нэгдүгээрт нь гинэ. К тэнцүү бас нэг байв. Бас нэг байх юм бол f(x) гэдэг функц чи юу болно гэсэн үг. X квадрат К-гийн хаснагийг орлуулахад нэмэх нь 2x. За хаснагийг орлуулчихаар нэмэх нь 5 гэсэн юм бол. За параболын оройн цагийн координатыг яаж олдог лээ? x0 тэнцүү хасах тэмдэгтээ b хуваах нь 2а. За хасах тэмдэгтээ b-ийн оронд 2-ын тоо байгаа юм байна. А-гийн оронд 1 байгаа учраас гээд хасах нэг бол. За энд нэг юм байна. За хасах нэг гэдэг тоогоо энэ x-үүдтэй орлуулангууд y-ийн координат гарч ирнэ тийм. Y-ийн координат хасах нэгийн квадрат 1 хасах нэг нэмэх нь 4. За энэ 4 байгаа. Энэ функц нэг тэг завсарт. За энийг зөв шууд юу яагаад олсон ч болно. Уламжлалыг авч олсон ч болно. Эсвэл зөв графикын зурж аваад шууд ботсон ч болно. За графикын зурх юм бол жишээлх юм яах вэ? Хасах 1, хасах 2, хасах 3. 3-аас тэгийн оронд манай параболын оройн цагийн координат болохоор хасах 1 дээр байгаа. Хасах 1-ийг орлуулангууд 4 гарч байгаа гэдэг чинь нэг иймэрхүү юм байгаа гэсэн үг. За энэ дээр ирэнгүүтээ буцаад дэвшлэн гэсэн үг. Буцаад дэвшлэн. Тэгээд яг энэ завсардаг тийм үү? Хасах 3-аас тэгийн хоорондох хамгийн бага утга нь бол мэдээж хэрэг энэ дэвш таарна тийм үү? 4 дэвш таарна тийм. Хамгийн бага утга нь 4 байна. Харин хамгийн их утга хаана ах вэ гэхээр занааш анхаарч яг эндээс энэ хоёрын оронд байгаа. Шаар бодогдсон гэсэн тийм үү?
Тэгэхээр хамгийн их тох нь бол зүгээр шууд график дээрээс нарах юм бол шууд энд байх хэрэгтэй гэсэн үг тийм. Энд байна гэдэг чинь x-ийн оронд яана гэсэн үг. 3-ыг орлуулангууд гарч ирнэ л гэсэн үг шүү дээ. Хас 3-ыг орлуулад үзэх юм бол хас 3-ын квадрат нэмэх гэсэн болно. Хас 6 нэмэх нь 5 болоод 8 болно гэсэн үг. За энэ бол 8. За ингээд нэгдүгээр тохиолдолд болчихж байгаа юм заяа. Одоо k-г хасна гэдэг нь зүйл. За хоёрдугаар болгоно болохоор k нь бол одоо шал өөр болох нь ш тийм үү? Нэгдүгээр болгоч өөр ингээд дуустай шүү. Одоо нэгдүгээр болгоход ямар ч хамаагүй бодно гэсэн үг. За энэ функцийн график O-ыг тэлхтээ шүргэлцэн гинэ. За шүргэлцэнэ гэдэг нь бол одоо хаан ч үгүй ямар ч ингэж болж байгаа гэсэн тийм үү? Ингээд гарч байгаа гэсэн үг. Гэж шүргээд гарч. Энэ нөгөө талаас юу гэсэн үг вэ гэвэл энд ихтгэл ганц шийдтэй байна гэсэн үг. За ганц шийдтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дискриминант нь юу вэ? Тэг байна гэсэн үг. За тэгвэл дискриминантыг бодоод үзэх юм бол хасах 2k-гийн квадрат ингэ штэ. Энд бол a1 байгаа юм байна. b нь хасах 2 байгаа юм байна. c нь болохоор энэ байгаа гэсэн үг болж таа тийм үү? Тэгээд хасах нь 4-ийг үржих нь a-гийн оронд нэг байгаа. c-ийн оронд болохоор k квадратаас хасах нь k нэмэх нь 3. За нэгээ сайхан задаад үчих юм бол 4k-гийн квадрат хасах нь 4k нэмэх нь 4k нэмэх нь 12 болно. Энд тэгдэд нь цог хэвээр. Энд дэр k квадрат тэмэрчлээ шүү. Ийм л хэвээр. За мэдээж энэ хоёр хоорондоо устдаад эндээс k цүү юу вэ? Оо энэ дээр алдах чинь. Энд хасах 12. Эндээс k цүү юу вэ? 3 гэж гарч ирнэ. Ийм үед тэглэгтэй шүргэнэ. Тэг мэдээж шүргэж байгаа цаг нь юу байх вэ гэхээр оройн цэг дэвш тааш тийм оройн цэгийн координатыг бид түрүүнийх шиг л болно. Хавтантай b кубах нь 2a. За b-гийн чи оронд болохоор энэ яаж байгаа шүү дээ. Эндээс 3-ыг орлуулчихаар хас 6 болно. Тэгээд хасахын нэмэх нь 6 кубах нь юу вэ? 2 тэнцүү 3 гэж гарч ирэх юм байна. За f нь 3 юм биш. 3 тэгсэн зэрэг хөтлөө. За ингээ 2 дугаар болгонд дууссан. Одоо 3 дугаарх нь f функцийн графикийг x тэнхлэгийн дагуу гурван нэгжээр 100 гэж юм тийм үү? 100 гэдэг чинь одоо ийшээ гэсэн үг үү те? Ийшээ гэсэн үг. За ертөнцийн fx гэсэн функцийн график байгаа. Саяны үйлдэлийг хийхин тулд яадаг вэ гэхээр функцийн графикийг ургалдаад үтсэн гэдэг байна шүү тийм үү? Яах ёстой лээ? Нэмэх нь 3 гэсэн үйлдэл хийжээж зүүн тишээ 3 нэгжээр 100. O2 тэнхлэгийн дагуу за дараагийн үйлдэл нь. O2 тэнхлэгийн дагуу G нэгжээр дээш нь 100 өгөхлөр чинь энэ дээр яах гэсэн үг? G-г нэмэх гэсэн үг. За ингээд нэмсэн чинь энэ гарч ирсэн гинэ. За тэгэхээр энийг эхлээд олъё заяа. Энийг эхлээд олъё. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр x болгоных нь оронд x дээр нэмэх нь 3-ыг орлуулна л гэсэн үг. Тэгэхээр x дээр нэмэх нь 3-ын квадрат болно. Хасах нь 2k үржих нь x дээр нэмэх нь 3 болно. Тэгээд нэмэх нь k-гийн квадрат хасах нь k нэмэх нь 3 болно. За энэ дээр ямар нэгэн g-г нэмнэ. Тэгээд g-г бодж олно гэсэн үг шүү дээ. За энийг сайхан эмэгтгэх юм бол юу болж байна вэ гэхлээр x-ийн квадрат дахиад өөр x-ийн квадрат байхгүй нэмэх нь за зөв яг бүгдийг биччихье даа. Хасах нь 2kx хасах нь 6k нэмэх нь k-гийн квадрат хасах нь k нэмэх нь 3 нэмэх нь g бол. За инглиш шүү. За x-ийн квадратууд ганцхан шүү байгаа. За нөгөө x дээр нүдэ эмхтгий энэ байна. Өөр байна уу? Байхгүй юм байна тий. За эндээс x-ийг хаалтнаас гаргах юм бол нэмэх нь 6-аас хасах нь 2k x.
За сулах шүд эмгдэх юм бол за энэ хоёр бол ямар ч шууд эмгдэх. Энэ гурав эмгдэх. К-гийн квадрат хан 7К зөвхөн нэмэх нь 12 нэмэх нь G бол. За тэгээд энэ функцтэй тэнцүү байх хэрэгтэй гэдэг багхгүй. Энэ хуургалт маань энэ гарч ирсэнтэй тэнцүү байх хэрэгтэй. Эндээс x-ийн өмнөх коэффициент нь хасах 4 байх хэрэгтэй гэж гарч ирэх юм байна. Хасах 4 байна гэдэг чинь ингээд юу болох вэ? 6-аас нь 2К тэнцүү хасах 4. 10 тэнцүү 2К. Эндээс К тэнцүү 5 гэж гарч ирэх юм байна. За К 5 юм бол одоо шууд энийг бодоод болчих шүү дээ. Энд юу болох вэ? 25-аас хасах нь 5 7 35 нэмэх нь 12 хэд болсон бэ? Нэмэх 2 боллоо. Энэ нэмэх 2. За тэгээ 2 дээр нэмэх нь G гэдэг юм нь хэдтэй тэнцүү байх хэвээр. Энэтэй тэнцүү байх хэвээр учраас G нь хэд гэж байна. 1 байгаад тэнцүү байх. За ингээд хөөгөл ингээд бодоод. Энд дээр нэг сүртэй айхтар мэдлэг хэрэггүй байна те. Та нар нэг ойлгохгүй ингээд яваалсан юм чод энэ дээр гарч идэв шүү дээ. Функцийн график хэдэн гэжээр зөөх юм бол тийшин зөөхийн тул тийм үйлдэл хийн, тийшин зөөхийн тул тийм үйлдэл хийн гэдгийг мэдчих бол аюу амархан багтах. За 96. За бүх хэрэгмгүүдийн нийлбэр нь тийм байх гинэ. За ямар ч ингэ техник проект хийгдэж байгаа. За уртыг нь А гээ, өргөнийг нь Б гээ, өндрийг нь С гээ тийм үү? Тэг бүх хэрэгмгүүдийн нийлбэр гэхэлэр чи А хэд удаа орд юм бол А 4 удаа байт юм байна те. Б нь бас 4 удаа, С нь бас 4 удаа. Тэгэхээр бүх хэрэгмгүүдийн нийлбэр гэхэлэр чинь 4-ийг үрдэх нь А дээр нэмэх нь Б, нэмэх нь С. Энэ нь 36 тэнцүү өгсөн юм байна. Эндээс А дээр нэмэх нь Б, нэмэх нь С гэдэг нь 9 тэнцүү гэж бодох юм байна. За хоёрдугаарт урт нь өргөнөөсөө 2 дахь хийх гэж байна. А нь болохоор Б-гээсээ юу 2 дахь хийх юм эсвэл байна. За тэгээ энийг авчираад энд нь орлуулчих юм бол 3Б дээр нэмэх нь С тэнцүү юу вэ? 9 гэж гарч ирэх юм байна. Тэг calculation хүн хамгийн ямар ухаал явуулсан юм бэ? Энд дээр олцсон юм гэж юм байна. А төлөвлөгийг нь хийсэн байна. За calculation хүн яаж явах вэ? Тэдний миг сонирн болоод юм. Одоо нэг талаар нь гэлээ тэгэхээр яаж. Одоо зүгээр. За 2B квадрат нууцлаж 2B квадрат доош нь 2B квадратаар 9-ийг өржүүлэхээр юм болсон. 2B квадратаар арчлынхаа өржүүлэх юм бол юу болох нь вэ? 6B-гийн 3 зэрэг бол. За энэ функцийн эн чинь одоо жишээлх юм бол B-гээс хамаарсан функц гэж байхгүй биш функц гэж. B-гээ ихээр сонгох юм уу, багаар сонгох юм уу гэдгээсээ хамаарат юм болно гэсэн. За тэрийг болохоор энэ дээр x-ээр тэмдэглэсэн юм байна тий. Өргөнийг x гээд бичиж юм байна шүү дээ. Өргөнийг x гэвэл манайхтар өргөнийг b гэсэн байна. За ийм байна. За мэдээж өргөн бол хамгийн ихтэй хэд байх вэ? Хамгийн ихтэй 3 байна тий. Энийг авч гинөө. Хамгийн багадаа тийг хийж болохгүй шүү дээ. Багстай гэж тэг рүү ойртно. Эцэглээ гэж бодоход одоо эл чинь тэгээс байх хэрэгтэй тоо шүү дээ. Юмны ухт эл чинь.
Эндээс 9-ээс хасах нь 3B гээд B нь юу вэ? 3-аас бага гэж гарч ирэх. Өөрөлдөө энэний оронд 3 тавина гэсэн үг байна. Ийгээс нь ордог. За BC нь 18, D нь 6. За тэгээд энэ функцийн хамгийн бага бий болсон тул яах вэ гэж. Уламжлалаар тэмдэглэхэд гэж юм тийм уламжлалыг авна. Энэний уламжлалыг авах юм бол 6B-гээс хасах нь 18 болоод итүү бодож байна уу? Энийг тэгтээ тэнцвэрлэнгүүд B тэнцүү нэг байх хоёр гэж байна. 18B-ийн квадрат Квадрат. Би уламжлалаа болчихлоо. Уламжлалыг болох 36B болно. Хасах нь 18B-ийн юу вэ? За эндээс 18B картнаас гаргачих юм бол 2-оос хасах B болох юм байна тийм. Тэнцвэлтийг бол. За тэгээд сэжигтэй цэгүүд нь юу гэж гарч ирэх вэ гэхээр тэг болон 2 гэж гарч ирнэ. За хамгийн ихтэй 3 судалгаа авна. За жишээлх юм бол нэгийг орлуулчих юм бол энэ дээр нэмэх байх юм байна. Эндээс 2.5-ыг орлууллаа гэж бодоход энэ дээр хасах гарч ирнэ. Тэгээд функц энд хөтлөсөд эндээс чааш явах буурна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ нь максимум эцэг. Өөрөөр хэлбэл өргөнийг нь 2 гэж сонгочих юм бол тэр perspective тестгүй хамгийн их байна л гэсэн. За энд нь 2 байна. За тэгээд энийг нь олохын тулд бид яах ёстой вэ? Тэр олсон 2 гэдэг юм аа. Маш нь бодлох уу? Энд. Эсвэл энд нь ч тийм бодлогчна гэсэн. За бодлогчт. Би 2 гэдэг нь болохоор 18-ыг өрчгөн 2-ын квадрат 4 хасах нь 6-г өрчгөн 8. 18-ыг 4 үржлэхээр 32 72 болно. 72-оос 8-ыг хасгаар Тэ. 24. Тэгээд энд нь 24 гэж байна. За ингэж бодох нэ. За өнөөдөр айгу цөөхөн бодлого бодлоо шүү. Юу вэ? 6хан бодлого бодлоо. За тэр яг угаасаа жоо ажиллаатай бодлого тавьсан л та. Тэгээд хоцорч хэлсэн тий. За энэ талаар бодчих тасчих. Гурван пирамидын суурийн талууд ийм өрттэй байгаа. Хажуу өрмөгийн пирамидын хажуу тас бүр суурийн хавтгатай 60 градус зүүсгэн. Энд 60 градус зүүсгэх нь эндээ 60 градус зүүсгэх нь цааш нь буулах юм бол дахиад 60 градус зүүсгэнэ гэсэн юм байна. За ABC гурван хэлбэр болно. ABC гурван хэлбэр бид нэр шууд юугаар олдсон. Тэрний төмөйгөр олж болно. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг сайн анзаарах юм бол баг хоёр талын квадратуудын нэлбэр нь хэд болж байна вэ? 169. Энэ бол 13-ын квадрат хэдэн 130-аас энэ юу гэсэн үг тэгшээс туулж гэсэн. Тэгшээс туулны талбай гэж бодохдоо бид нэр каттуудыг нөлөөлөд хэд туулчих вэ? Хэд туулчих вэ? Хэд туулж байна вэ? За энэ 30 байна. ABC гурвалжинд багцсан тойргийн радиус. Тэгшээс гурвалжинд багцсан тойргийн радиусыг яаж боддог вэ гэхээр 2 каттыг нэмээд технүүзийг нь хасаад 2 туучдаг. Тэр 5 дээр 12-ыг нэмээд 13-ыг хасаад 2 туул. 2 гэж гарч байна. За энэ л 7 нь чинь шууд 3 нэгээд одорч байгаа шүү дээ. За пирамидын бүтэн гадуур талбай гинэ. За энэ чирний ажиллах тий. За одоо би ингэж хараа. Энэ А гэдэг юм ба шүү дээ. Би гурлаа дээрс нах юм бол нэг юм юм байна. Стори гурлаа дээрс нах юм бол эндээ 13-тай, эндээ 12-тай, эндээ 5-тай. Яг гол нь одоо бүх хэрэгүүд нь бүх тасууд нь 60 градус зүүсгэнэ гэдэг юу гэсэн үг вэ? Яг энэ он гол нь байж байгаа байхгүй. Энэ он яг энэ
багтан дөрвсөн төв дээр байгаа гэсэн үг. Төргийн төв дээр нөх. За тэгэнгүүтээ эндээс нь хөтлөлтөй хоёр тойрон зөндөөс нь хөтлөлтөй хоёр тойрон зөндөөс нь хөтлөлтөй хоёр тойрон зүг явуулчихлаа шүү дээ. Тэгэхээр бид шууд энийг олцоод байгаа гэсэн үг. Олцсон гэсэн үг. Энэ хоёр тойрон зүг. Энэ хоёр тойрон зүг. Татлаас хоёр тойрон. Тэгээ бүгд хоёр тойрон зүг. Тэгээ бүгд 60 градусад зүг. Бүгд энд 30 градус гэсэн үг. За тэгээ 30 градус эсрэг орж байгаа катт бол гипнозын явтад зүг. Гипнозын хагастай зүг. Энд хоёроо бол эстиг 4, энэнийх 4, цаатлын бас 4 гэсэн үг. За тэгэл жишээлх юм бол энэ гурвны талбай юу болох вэ гэхээр энэ хажуу талын өндрийг апофем гэж нэрлэдэг. Апофем 4-тэй тэнцэж байгаа. За энийг нь 5 байсан гэж бодох юм бол 1/3-ийн талбай юу болох нь вэ? 5-ыг үржихийн 4, бугаах нь 2. А нөгөө гурвчныхын талбай 12-ыг үржихийн 4, бугаах нь 2. Нөгөөх нь болохоор 13-ыг үржихийн 4, бугаах нь 2. Хэд болсон бэ? Ан хавгут ярлоо тий. Зөв. Нүглээ. Халуу. Эн чинь 10 болно. Энэ хэд вэ? 24 болно. Энэ болохоор юу вэ? 26 болно. За тийм. За. Хажуугаа дургуун талбай нь юу шүү? Байж байгаа. Хажуугаа дургуун талбай нь 60. Энд дээр чинь бүтэн гадруугийн талбай гэж байгаа юм байна тий. 60 дээр бид хэдийг нэмэх вэ? Сөрөг талбай нэмнэ. 90 болно. За пирамид дэлгүүрийг болгоно. Пирамид дэлгүүрийг болоход маш амархан байна. За мэдээж энэ дээр 4 байгаа. Энд нь 2 байгаа чинь энэ хэд байх вэ? Мэдээ өндөрөндөө 16-аас 4-ийг сад ялгуур гаргахаар 2 ялгуурдаа 3 гэж орчих. Эсвэл шууд синус авчиад олсон ч болно тий 2 ялгуурдаа 3. За эндээс пирамидын дэлгүүр гэдэг бол суурийн талбайг үржих нь өндөр, бугаах нь 3 гэдэг. Суурийн талбайг нь бид 4 олсон. Өндөрийн сая болчихлоо. 2 ялгуурдаа 3. Бугаах нь юу вэ? 3. Энэ өрөөдөн дээр 10 боллоо. 20 язгуурдаар юу вэ? За ингээд болчих. За октогон геометри бол ерөөсөө юунаас ихтэхгүй байгаа юм. Бифорын теоремоос ихтэхгүй байгаа. Дээрээс нь харах юм бол тэгж харагдан, тэгж харах юм бол тэгж харагдан тэгэл за яг гоо энэ том юм бол мэддэг л дээ. Мэдхгүй байж магадгүй юм энэ л гарч ирлээ. Тэгэл гол нь төсөөлөх юм бол ингээд амархан мэт. За 98 нь бол юун дээр байд юм дөө? Аймттай байж. За 98-ын дараа чиг. За тарай та. Цогхон байгаа юу?